Улсын хурлын гишүүн Амгаланбаатар үндэсний их баяр наадмын тухай хуулийг өөрчлөх санаачлалыг гаргажээ. Тухайлбал Тэмээний уралдаан, насан туршидчдын ганцаарчилсан төрөлд 93 наадам, улсын чимэг цолыг аймаг сумдад тэр бүхэл гадаадад байгаа монголчуудын наадамд олгодог болох зэрэг маш өрмөс өөрчлөлтүүдийг тусгажээ. Тухайн хуулийн төслийг гэхдээ улсын хурлын төрийн байгуулалтын байнгын ороо дэмжсэнгүй. За энэ хуулийг Амгаланбаатар гишүүний санаачилсан үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд 7 дугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд насан туршидчдын ганцаарчилсан наадам хийх тухай агуулга багтжээ. Нэг үгээр бол наадамд оролцогч бөхөө барилдаад, морио унжууралтаад, ном сумаач харуулж цэц мэрэгнээ сорж 93 наадмын төрлийн аль алинд гаргууд байгаагаараа өрсөлдөх гинэ. Мөн Тэмээний уралдаан зохион байгуулна, 3 жил тутамд дэлхийн Монгол наадам зохион байгуулж, дэлхийн авраг гэдэг цол үгийн зэрэг өвөрмөц агуулгууд багтаж байна. Нэг эрэгтэй хүн бол одоо энэ гурваар гурван гар наадна гэж ойлгож байгаа зөв. Одоо жишээлбэл бөхчүүд өнөөдрөөс эхлээд сурын бэлтгэлд гарах хэрэгтэй байна. Морио өөрөө унж уралдах юм байна. Манай Ваасан жаргал гишүүний хэлээд байгаагаар нөгөө хүүхэд бол морь унахгүй болж байгаа юм байна гэдэг дээр би айгүй том дэвшил гарч ийн гэж хараад байна. Бүхийг бол морь даахгүй шүү дээ. Одоо тэгээд эсвэл сур харваач нь морь унаж бүх барилдаж сурах юм уу? Эсвэл одоо яг яах юм байгаа нэ? Тэгээд эмэгтэй хүн тэгээд энэ 193 наадамд одоо орж болно гэсэн үг үү, болохгүй гэсэн үг үү? Одоо тэгээд эмэгтэй сур харваачд ч зөндөө байгаа. За уяач эмэгтэйчүүд ч одоо бас их байгаа. Одоо цагт чинь одоо мэдээгүй Чингис хааныхаа үеийг би үгүйсгэх гээгүй. Гэхдээ ер нь орчин цагт чинь тэгээд эмэгтэйчүүд ч гэсэн одоо энэ наадамд оролцоод л явж байгаа шүү дээ. Гадаадад зохион байгуулсан бүхэн барилдаанд 64 бүх барилдвал сумын чимэг цол, 128 бүх барилдвал аймгийн цол олгох санаачлага Амгаланбаатар гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд байгаагаас гадна сумын 3 айраг төрөг аймгийн цолтой дүйх, аймгийн 3 айраг төрөг улсын цолтой дүй гэсэн санаачлага орсон нь анхаарал татаж байна. Мөн хурдан морь унсан хүүхдүүдэд оны шилдэг уралдаанч цол олгож, улсын болон засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл хурдан морьдын уралдаанд 4 төрүүлж 8 айрагцсан бол алдарт уяач цол олгож байх тухай заалт багтжээ. Ер нь бид нэр энд суучаад ингээд дураараа нэг баах юм санаачлал. Тэгээ нэг эзэж батлагдахгүй хэрэгжихгүй байх юм санаачлаад энэний гор нь юу вэ гэхээр эргээл бид нэр үндэсний үе уламжлалаа тойрч маргалддаг, талцдаг. Талцлыг дандаа энэ байшингаас хийгээд. Ер нь наадамд өгөхөөр л энэ наадмыг янз янзаар ярьж болмоор байгаа байхгүй. Энэ баяр Монголын үндэсний баяр наадмыг үзэхэд гаднаас хамаг жуулчид ирж байна. Тэгвэл 15, 16 тийм одоо уяачдын наадам гэдээ хийдэгтэй адилхан наадмын дараа энэ одоо төрөл нэмэгдэж хийгднэ л гэсэн үг. Түүнээс бол өнөөдрийн наадамд ямар ч өөрчлөлт орохгүй. Үндэсний их баяр наадмын тухай хуулийг өөрчлөх тухай энэхүү хуулийн төсөлд бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гартал батламж олгоод дараа нь цолыг нь өгдөг болгох санаачлага багтснаас гадна 7 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 10 хоног амрах зохицуулалт мөн туссан байгаамаа. Амгаланбаатар гишүүний санаачилсан дээрх хуулийн төслийг төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэнгүй, харин чуулганаар хэрхийг хамтдаа ажиглацгаая. 5 гишүүн зөвшөөрснөөр 27.8% уг санал дэмжигдсэнгүй.